За сайн бацхан өнөөдөр Excel 15 хичээлээр нөгөө actual versus budget гэдэг юм аа нөгөө гүйцэтгэлээ төсөвтэйгээ яаж харьцуулах уу? Тэгээд нөгөө гүйцэтгэл маань төсвөөс илүү гарсан байвал одоо яаж харах уу гэдгийг хэдүүлээ Excel дээр үзүүлье. За биднээс энэ нөгөө Excel-ийн файл маань өчигдрийн файл маань 7-ны файл байгаа. За 7-ны файлыг 8-ны файл болоод хадгалчих хэдүүлээ. За өнөөдрийн файл тийм ээ. За тэгэхээр бид нар өчигдөр нөгөө нэг ингээд төсвөө гаргацсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ингээд нөгөө нэг саруудаар нь ингээд жилээр нь ингээд гаргацсан байгаа. За энийг төр зур ялгачих. За бидний нөгөө гүйцэтгэл маань энд daily cash гэдэг энэ чинь явж байгаа шүү дээ тийм ээ. За энэ дээр нэг томьёо оруулж үзчихсэн энийг ялгачих. За тэгэхээр бид нар чи энэ одоо ингээд 7 сарын эцсийн байдлаар тийм ээ энд July 2018 гэдэг тийм ээ энд ингээд total гэдэг энэ нь бол 7 сарын дүн гэдэг тавьсан. За энийг ерөөсөө ингэчээ. Энэ 26 27 энэ үстэй. Энд авчиж тавиад тэгээд энэ хоорондхыг болцуулаад. За ингээ 27 28 29 дээр энэ нь болохоор July 7 сарын эцсийн дүн тийм ээ. За одоо ингээд энэ чинээс 8 сар явна. За 7 сарынхаа энийг болохоор ингэчээ. Энийг unhide гэдэг. За тэгээд энэ урд нөгөө нэг 7 сарын ороогүй дүнгууд энэ угаас одоо оруулж амжааг юм чи нэг шүү delete хийчихин бид нар тэрэг юм чи. За одоо энэ ингээд 7 сарын дүн байж байгаа тийм ээ. За энийг гэсэн төв зур авчи. За одоо тэгэхээр энэ 7 сарынхаа юу хэдүүлээ ингээд нэг групп болгочих. Энд нэг групп гэдэг. За групп гэхээр одоо ингэчээр энэ маань ингээ хаагдчихын 7 сарынхаа дүнмэл харах нь тийм ээ ингээ онгойхон бол 7 сарынхаа энд одоо энэ чинээс ингээ 8 сар эхлээд явах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр би хүмүүс бас ингээ өдөр болгоо ингээ энийг дүгнэхээр жоохон төвхтэй гэдэг надад ч гэсэндээ бас өдөр болгон тэгэл тэг зарим ихэнхдээ би бол 7 хоногт нэг удаа нэг олго зарлага харцдаг. Тийм болохоор би бас 7 хоногор ячил амар юм байна гэж бодод. Би тэгэхээр 8 сард бол за бүтэн сая өдрүүдээр дандаад нэг юм уу хагас өдрүүдэд тооцоогоо хийдэг гэж бодоо. За бүтэн сая өдрөөр тооцоодог хийдэг гэвэл 5 12 19 26-нд л тооцоо хийдэг гэдэг. Ганцхан бүтэн сая өдрөөр 7 хоногийн тооцоог дүгнэдэг гэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол хэдүүлээ энэ чинь ингээд оруулчих. 8 сарын биш ээ. 5 сарын 8 тий. 8 сарын 5 8 сарын 12 за өшөө 8 сарын 19 8 сарын 26. За одоо энэ чинь болохоор нэг 8 сарын дүн тийм ээ. Август total гэж тавьчих. За нэг хурдтай байвал энэ шууд август гэж жоохон яач 3 сэгэлж. За одоо тэгэхээр энэ дүн маань 8 12 19 26-нд л яхана бид нар 7 хоногийнхаа орлого зарлага дүгнээл энэ чинь мөнгө өрнгийн бүртгэл явж байгаа шүү дээ тийм ээ. Мөнгө өрнгийнхаа бүртгэлийг бүтгээд за одоо ингээд 8 сараа явчихдаг гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол бид нар за 8 сарын 7 сарын эхний үлдэгдэл юм байж байгаа шүү дээ тийм ээ. За тэгвэл бид нар 8 сарын 5-нд ямар орлогосон 8 сарын 5-нд цалин буусан бол цалингаа тавьчин тийм ээ. За бусад нөгөө нэг цалингаас гадуурх орлого маань хэд байгаа вэ гэд харъя. За тэгэхээр энэ чинь бид нар цалингаас гадуурх орлого бүртгэж байгаа шүү дээ тийм ээ. За энэ нэг хэрэггүй бахан колумнуудыг нэмсэн шүү дээ. Энийг арилгачих. За одоо ингэж байж байгаа тийм ээ. За тэгэхээр бид нар 8 сард ямар шиг борлуулалт хийсэн бэ харчих. За энэ бид нар нөгөө түрүүн дандаа бахан 8 сар гэдээ авсан. За энийг хэдүүлээ 8 сарын эхний за нэгэнд нэг хүн худалдаа авалт хийсэн. За дахиад нэг худалдаа авалт хийсэн. За эсвэл тийм ээ 3-нд нэг худалдаа авалт хийсэн ч юм уу тийм ээ. За энэний дахиад нэг 3-нд гээд за ингээ ийм 4 хүн худалдаа авалт хийсэн гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол энэчнээс шууд ингэчихгүй юм. 1 3-ны сонгол. За ийм 4 хүн худалдаа авалт хийсэн байна гэх юм бол бид нар нүүн дээр кэшн дээр энэ дээр авчиж нөгөө тэр сайд инкам авчирна шүү дээ тийм ээ. За тэгсэн ингээл
бид цалингаас гадар орлого бол ийм орлого олсон байна гэж. За тэгээд нийт одоо хэдэн төгрөгийн орлого олсон байна тийм ээ. За ингээ гарчиж болж байна. Энэ югаар явчих вэ? Хөдлөмөр явчлаа те. Энэ гэсэн хөдлөө. За манай зөв хөдлөө. За одоо энэ total гэдэг маань угаасаа биднээс нөгөө нэг энэ дөнгүүд явж байгаа шүү дээ тийм ээ. Энэ 4-7 хоногийн үед орлого. За ингээд доошоо бүх орлого. За 7 хоног жил сарын эцэст бол ийм орлогод болсон байна. За тэгээд нэг сарын 8-нд ямар зарлууд гарсан тийм ээ. Газ авсан. За stationery $20 авсан. Grocery $200 авсан. Electricity зарай төлөөгүй, rent төлсөн. Телевизээр мөнгө төлсөн зарай төлөөг байгаа, интернет төлөөг байгаа. За хүүхдэд ланжинд мөнгө өгсөн хувцаагүй арай аваагүй. За одоо ингээд нэг иймэрхүү байдлаар бид нар нийт зардлуудаа ингээд өгөнч чинь тийм ээ. За зардал маань энэ ч дүгнэгдэж байгаа шүү дээ тийм ээ. За энийг зардлаад өгөхдөө ингэчих бас болж байгаа. Тий. Ингэчих жаад шүүмгэл. Энэ зардлын дэмжээ энэ явж байгаа шүү дээ тийм ээ. Энэ хүртэл. За нийт зардал бол юм байж байгаа гэдэг. За одоо бид нар энэний төсөө авчирээ тийм ээ. Бажет гэдэг 8 сарын бажеттай өдрий. Бажет маань одоо нөгөө нэг баган дээр явж байгаа шүү дээ. Нөгөө нэг үг шийд дээр явж байгаа шүү дээ тийм ээ. Энд явж байгаа шүү дээ бажет маань. За тэгэхээр 8 сарын төсөө маань энд явж байгаа тийм үү. За энийг өөрөө бүгд дэвш нь олгочихлаас. Тийм тэгээд энэ хэрэггүй баганы за одоо ингээд энэ бол 8 сарын төсөв маань энэ явж байгаа шүү дээ тийм ээ. $1400 илүү кэш бид сэвэн хийнэ, хадгаламжиндаа хийнэ. Одоо ийм орлого олно, ийм зардал олно. Энэ биднээсийн 8 сарын эцэст биднээс төлөх мөнгө гэж бид нар ингээд төсөө гаргацсан байгаа шүү дээ тийм ээ. За одоо энэ төсөө бид нар яах вэ гэхээр нөгөө нэг энэ өдөр тутмынхаа энэ юун дээр авчиръя гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол бид нар яах вэ гэхээр за энэ цалингаас эхлэх багт энэ интролээрээ энэ хэрэггүй мэдээлэл. За энэ ч бид нар төсөө авчиръя гэж бодъё. За тэгвэл бид нар look VLOOKUP хэрэглэн шүү дээ тийм ээ. За энэ дээр чи VLOOKUP салар дээр үндэслээд одоо энэхийн бидний нэг төсвийн цалин маань хэд байгаа юм бэ гэхээр ингээд 2 дахь игнэний мэдээллүүдийг энэ чи авчиръя гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол ингээд бидний бүх нөгөө нэг энэ төсвүүд энд яах нь энд 8 сарын 1495 гээд энэнийг хүрээдэрж байгаа. За энэ баха энэ гэдэг нөө байхгүй мэдээллүүд байж тээ тийм ээ. Энэ хэрэггүй мэдээллүүдийг бид нэш нөрж аваад арилгачих тийм ээ. Энэ тоотлын бийг энэ энэ байхгүй тэнцээ тийм учраас энэ тоо гарч ирэхгүй гэсэн үг. За ингээд тавьчин тийм ээ. За тэгэхээр одоо 8 сарын энэ одоо гүйцэтгэл гэдэг маань энэ багын дээр гарч ирж байна. Энэ төсөв нь бол юм байж байгаа. Энэ хоёрын зөрүүг нь хэдүүлээ юм чинь зөрүүг хийх variance гэдэг шүү дээ тийм ээ. За variance нь хэд юм бэ? Энэ бурууччлээ. Энэ одоо засагдах нүггүй. Variance. За бас бурууччлээ. За тэгэхээр variance гэхээр бид нар одоо $3,000 зарна гэсэн байгаа. Тэрнээс яг нь 1000-ыг л зарцуулсан байгаа юм байна тийм үү. Тэгвэл одоо зөрүү нь энэ байна тийм ээ. За тэгвэл за энийг ингээд ячуулдаг. Агуу энэ болдгоо байна. За тэгэхээр энэ дөнгүүд маань нэмэх байж байгаа юм бол биднээс окей яа тэгвэл за энэ дээр бас нэг дүгнэг болохоор ингээд гарч ирдэг. Энэ зардлын дуу явж шүү дээ тийм ээ. Энэ хана бод зардлын дуу чинь тогтно. За тэгэхээр бид нар одоо энэ дөнгүүд маань хасаг гарах юм бол бид нар нөгөө нэг төсвөлсөн төсвөөсөө илүү нэмэх байх юм бол окей тийм ээ. Яагаад гэвэл бид нар нөгөө төсөв маань 3000 одоогийн байдлаар 1000-ыг зарцсан байгаа. Одоо зөрүүн дахиад 2000-ыг бид нар зарцуулах орлого орж ирнэ. Одоо энэ бол бас болж байна тийм ээ. За энэ бол яг илүү орлого олоод байвал сайн. Мэдээж хэрэг төсвөлсөн орлогоос илүү
орлого олж ирэх юм бол мэдээж сайн тийм ээ. Зарлуудын хувьд бол бид нар одоо чинь бид нар $200 бензиндээ зарцуулна гэчихэд 250-ыг зарцуулчих юм бол энэ бол бас тийм сайн үзүүлэлт биш тийм үү. За тэгэх юм бол бид нар ингэж бичиж болно шүү дээ. Энэ чинь нэг томьёо оруулчих болно тийм ээ. Хэрвээ одоо энэ зарлуудаа ингэж хэл да. Хэрвээ одоо за энэ газаас эхлэе тийм ээ, бензин одоо бид нар $200 төсвөлсөн байгаа шүү дээ. Энэ сард юу $200 бензин хэрэглэнэ гэл. Тэгээ $200-аас ингээд одоо бол 50-ыг хэрэглэсэн байгаа юм бол 150 дахиад хэрэглэнэ бас бол. Хэрвээ бид нар 200-аас илүү ингээд зарцуулсан байх юм бол энэ муу шүү гэдгийг бид нар энэ чинь оруулж өгье л да. Тэгвэл бид нар хэдүүл энэ чинь томьёо оруулчих шүүлсэн тийм ээ. Хэрвээ if гэдэг томьёог бид нар ашигладаг аа. Хэрвээ тийм ээ энэ нь 0-ос их биш их юм уу тэнцүү 0-ос тийм ээ. За тэгээд байх юм бол бид нар энийг good одоо сайн гэдэг тийм ээ. Good гэж тавьчих. Good. Хэрвээ үгүй байх юм бол муу шүү. Одоо 0-ос их болсон байх юм бол муу тийм ээ. За тэгвэл энэ дээр нь байдаг биччих тийм. За тэгвэл ингэж юм тийм ээ. Одоо энэ хэрвээ одоо энэ дотор ингээл одоохондоо бол бүгдээрээ сайн л байна тийм ээ. Яагаад тэгэхээр бид төсвөөсөө илүү хэтрүүлж зараагүй учраас хэрвээ яагаад юу нь байд болцсон байна гэдгийг харсан чинь бид нар одоо стейшнер дээр $5 гэж төсвөлчөд тэгээ $20 зарцуулсан байна тийм ээ. Энэ бол маш шүү гэдэг. Тэгэхээр дахиж бол одоо стейшнердээ мөнгө зарцуулахгүй ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү маягаар нөгөө өөрийнхөө төсөв гүйцэтгэл хоёрыг харьцуулаад явчихуулдаг байна тийм ээ. Тэгээ одоо дараас энэ бол 8 сарын 5-ны байдлаар бид нар ийм мөнгө зарцуулсан байна. Ийм орлого олсон байна гэл. Одоо тэгэл 8 сарын 12-нд гэл бүтэн 7 хоногийн турш бид нар хэдэн төгрөгийн орлого олох нь те $1000 орлого ашиг юу болох нь гэдэг 12-нд яах нь бүх орлого зал банкнасаа гарсан мөнгнүүдэд төрөвчөнд байгаа мөнгнүүдэд тоолол хэдэн төгрөгийн мөнгө юу зарцсан одоо чи ерөнхийдөө нөгөө нөөтийн татвартай болцсноос хүмүүст нь реситэд халгадаг болцсон шүү дээ. Ресит буюу нөгөө одоо төлбөр хийсэн баримтуудаа тэднийгээс хан цуглуулж авч жаал 7 хоногт гарсан зардлуудаа энэ бүртгэл олсон цалингаа энэ бичэл илүү нэмэлт орлого олсон бол энийгээ бичэл тэгэл яг нь ингээл нэг төсөв одоо энэ чинь энэ банк чинь төсөв шүү дээ тийм ээ. Энэ төсөөд бол өөр өнгөр тэмдэглэчихөө. Төсөв нагаа өнгөтэй гүйцэтгэлийн оронжид тэмдэглэв тийм ээ. За одоо энэ хоёрыг ингээ харьцуулан явуучих нь шүү дээ тийм ээ. Тэгэл хэрвээ эдгээр ингээл гүйдэх юм бол сайн бид нар ерөөсө төсвөөс ихтрээгүй явж байгаа юм байна. Байд ингээл иймэрхүү ингээл энийг одоо төсвөл ингээл энийгээ бас ингэсэж болох байх л та тэр байд гэдгийг нь улаанаар тэмдэглэж бас болох байх. За тэгэл гих мэтлэнгээр ингээл гүйцэтгэлээ хянаад явуучих нь шүү дээ тийм ээ. За өнөөдөр хичээлийг ингээд дуусгая. За маргааш бас ерөөхдөө эхлэлийн хичээлүүдийг ингээд дуусгах гэж бодож байгаа. Яг 8 сарын 31-нд дуусах болоход нэг жил сарынхаа гүйцэтгэлийг ингэж үзэл ингээд. Гэхдээ яг энэ дээрээ бас ингэсэж болж юм тийм ээ. 8 сарынхаа ямиг 8 сарын за яг энэ хүртэл юм тийм ээ. Хэдүүлээ нэг бас нэг багтдаа үлдээд энэ тэмдэг тоос энэ тэмдэг чинь бас үлдэх гардаг байхгүй. Тэгэхээр тэрийг бас нэг юу үлдээчихэд үлдээчихвэл зүгээр юм билээ. За нэг бас групп болгочих тий. Тэгэнгүүт одоо бид нар 7 сарынхаагаа ингээ харчин 7 сар хавдлаа 8 сарынхаа дууслаа 8 сараа харчлаа 9 сар гэл ингээл хойш нь явчих нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр ага амар агаас тэгээд үзээд явчихаар 7 сард юм байгаа. 7 сарда бид нар нөө бажет гаргаагүй тийм ээ зөвхөн гүйцэтгэлээ гаргахаар явцсан байгаа. 8 сарда бол одоо ингээл гүйцэтгэлээ төсөвтэйгээ харьцуулаад хэрвээ сайн байвал муу байна уу гэл ингээл үзээ явчихна шүү дээ тийм ээ. Тэгэл 8 сард дуусангууд дахиад 9 сарын энэ 10 тэгэл ингээд нэг 2018 он хүртэл нэг 5 6 сар юм аа. Бид хэдэн сарын төсөв байгаа лээ 1 2 3 5 сарын төсөв байгаа шүү дээ. 5 юм бол одоо энэ чинь ингээл харьцуулагдаад явах нь шүү дээ тийм ээ. За тэгээд өнөөдөр хичээлээ дуусгая. Өөх 14 минут болчих. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрөөгөөрэй.